Сайн бацгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2024 оны 2 дугаар сарын 29-ний пүрэв гарагт оройны 10 цаг 30 минутын үед Нью Хэмпширийн цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. За тэрхүү дуудлага нь яг юуны талаар дуудлага байсан бэ гэхээр Нью Хэмпшир мужийн Берлин гэх хотод байх 3 давхар нэгэн байшинд нэгэн эмэгтэй буудуулчихлаа гэсэн ийм дуудлага. Ингээд цагдаагийн ажилтнууд энэхүү дуудлагын дагуу хэрэг гарсан газарт ирэх үед 31 настай Кейтлин гэх эмэгтэй нас барсан байдалтай цогцсон тухайн байшингийн зочны өрөөний буудан дээрээс олдсон. Кейтлин гэх энэхүү эмэгтэй толгойдоо буудуулан нас барсан гэдэг нь тодорхой байсан боловч үүнээс гадна тэрээр толгойдоо ямар нэгэн зүйлээр цохиулан хүнд бэртэл авсан гэдэг нь мөн илэрхий харагдчихэдэг. За цагдаагийн ажилтнуудыг хэргийн газарт ирэх үед байшинд түүнээс өөр хүн байгаагүй. Кейтлин уг нь 2 охинтой, том охиныг нь Эловин гэдэг 4 настай, харин бага охиныг нь Вейлен гэдэг 1 настай. Гэхдээ хүүхдүүд нь ч гэсэн тэнд байгаагүй. Ер нь тэдний хаана байгаа гэдг нь эхэндээ тодорхойгүй байсан. Цаашлаад гэмт хэрэгтний Кейтлинийг буудаж хөнөөсөн галт зэвсэг хүртэл тухайн байшингаас олдоогүй. За Кейтлиний цогцсон олдсон энэхүү байшин бол өөрийнх нь амьдардаг гэр нь биш. Кейтлин бага охинтойгоо хамт өөр газарт амьдардаг. Харин энэхүү байшин бол түүний экс нөхөр 2 охиных нь аав 37 настай Дастин гэх эрэгтэй гэр. За Кейтлин гэж юм бэ? Кейтлин бол 152 см өндөртэй, 50 кг жинтэй, эргэн тойрных нь хүмүүсийн хэлж байгаагаар бол жижигхэн биетэй, гэхдээ маш хүчирхэг, сэрэглэн, тууштай, нөгөө биендээ баймиргүй их хатуужил төвчээртэй ийм эмэгтэй. Тэрээр 2019 онд спорт бааранд нөхөр Дастинтайгаа танилцсан байдаг. Дастин бол өмнө нь усан цэргийн айрамд алба хааж исэн ийм эрэгтэй. Кейтлин Дастин хоёр танилцаад шууд нэгэндээ хүчтэйгээр татагдан дууралж үерхэж болцож явсаар удалгүй Кейтлин жирэмсэн болж 2020 онд хосууд том охиноо үлгээд авсан байгаа. Харин охиноо төрсний дараа тэд гэр бүлээрээ Лас Вегас руу нүүсэн байдаг. Ингээд удалгүй 2 жилийн дараа Кейтлин дахин бие давхар болж 2023 онд тэд бага охиноо үлгээд авсан. Гэхдээ энэ үед тэдний хоорондын харилцаа муудсаар хоцоод байнгын хэрүүл маргаантай нэг нэгнээ ойлгохгүй ийм байдалтай байх болсон тул бага охиноо төрөөд 6 сартай байх үед нь тэд салцгаан 2 тишээ болохоор шийдсэн байдаг. Уг нь бол тэд салах үедээ 2 охиноо нэг нэгээр нь аваад 2 тиш болохоор шийдсгээсэн байлээ. Тэгээ энэ талаараа Дастин өөрийн YouTube суваг дээрээ лайв стрим хийж авах үедээ мөн ярьсан байдаг. Дастин өмнө нь усан цэргийн айрамд ажиллаж агаад тэгээ энэ үед бол ажлаасаа гарцсан зөвхөн YouTube дээр видео хийдэг бас лайв стрим хийдэг байсан үе. Ер нь тэрээр лайв хийж авах үедээ гэр бүлийнхнийхэн талаар ч гэсэн ярьдаг. Хүүхдүүд нь хэр том болж байгаа, ойрд гэр бүлийнхэнд нь юу тохиолдсон, тэр удаа их нэртэйгээ үл ойлголцох болсон талаараа ч мөн хэд хэдэн удаа лайв стримийнхаа үеэр ярьж исэн байлээ. I am moving literally from Las Vegas all the way across the country to New Hampshire. I mean, it's not specifically to get away from meth labs, but part of why we're going to New Hampshire is to get away from the cities. I've been in big cities for long enough. I'm good. За ингээд Дастины гэрээс Кейтлиний цогцос олдсны дараа мөрдөгчөд хамгийн эхлээд Дастиныг болон 2 охиныг нь олох хэрэгтэй байсан тул 3 дугаар сарын 1-ний өглөө эрт тухайн хотын оршин суугчдын утсанд тохиолол илгээн Дастин болон охтуудын талаар мөн Дастины цагаан өнгийн суудлын автомашины талаарх мэдээллийг олон нийтэд илгээн тэднийг харсан хүн байвал яаралтай цагдаагийн газарт мэдээллэхийг хүссэн. Гэтэл үүнээс хэдхэн цагийн дараа буюу өглөөний 11 цагийн үед нэгэн ээж охин хоёр машинтайгаа явж агаад яг нөгөө Дастины машинтай адилхан цагаан өнгийн жижиг тэрэг Applebee гэх сүлжээ рестораны гадна зогсоол дээр байж байгааг олж харсан байдаг. Ингээд тэрхүү ээж охин хоёр өнөөх машинд ойртой очих үед үнэхээр л арийнхаа суудлал дээр хоёр бага насны хүүхэд сууж яснаар тэд тэр дорн цагдаад дуудлага өгсөн байгаа. Энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд шигсэн тэр дорн Applebee-ийн зогсоол дээр хурж яран Дастиныг баривчлан авсан ба аз олоход хүүхдүүд бол огт бэртэж гэмтээгүй байснаас гадна Дастин ч гэсэн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр гавлуулад цагдаагийн хэлтс рүү явсан. Мөн түүнийг баривчлах үед машиных нь жолоочийн талын суудлын хажуунаас нь цэнгэлцэн гар буун мөн олдсон байдаг. Тэгээ энэ гар бууг нь Дастины аав нь анх түүнд бэлэг болгон өгчээсэн байлээ.
За үргэлжлүүлэн мөрдөгчөд Дастны машиныг нэгжээд үзэхэд машинаас нь өөрийнх нь болон хүүхдүүдийнх нь хэд хэдэн удаагийн ээлжний солих хувцснууд гарч ирсэн. Үүнээс гадна тэрээр машиндаа өөрийн зөвгөрийн компьютер болон ажилдаа эргэлдэг зүйлсээ ч мөн аваад явж исэн юм байлаа. Тэгэхээр үүнээс нь харахад Дастын нэлээд хэдэн өдрөөр хаа нэг тийшээ явхаар бэлтгэжсэн гэдэг нь тодорхой. Тэгээ бас Дастан 2 дугаар сарын 29-нд гэрээсээ гараад явсан даруйда уцаа унтраацсан байсан. Яагаад гэдг нь бол мэдээж ойлгомжтой. Цагдаа нар түүнийг барихын тулд утасных нь байршлаар араас нь мөшгөнөө гэдгийг тэр мэдчихсэн болохоор ингээд уцаа унтраасан байх нь. За одоо Дастаны өнгөрсөн амьдралын талаар баг зэрэг ярьцгаая. Хамгийн анх Дастан 2017 онд YouTube-д видео хийж бас лайв стрим хийж эхэлсэн байдаг. Тэгэхээр 7 жилийн турш YouTube хийсэн. Ер нь бол түүний хийдэг бичлэгнүүд нь бүгдээрээ тоглоом тоглож байгаа юм бичлэгнүүд. Зарим үед бүр Кейтлин мөн бичлэгэн дээр нь орж ирээд тэд хамтдаа тоглодог. Гэхдээ анхнаасаа л түүний бичлэгүүд нь тийм ч айхтар өндөр үзэлттэй биш байсан болохоор YouTube-ээс олж байгаа орлогоороо ганцхан амьдрын гэвэл энэ нь түүний хувьд бүтгэргүй зүйл байсан. Тиймээс Дастан анх Кейтлинтэй танилцахаасаа өмнө YouTube-ийнхаа хажуугаар усан цэргийн айрамд ажилладаг байсан юм байлээ. Ер нь бол тэрээр 18 настай байхасаа эхлүүлээл ахлах ангиа төгссөн даруйда усан цэргийн айрамд алба хааж эхэлсэн байдаг. Усан цэргийн айрамд алба хааж авах үедээ тэрээр Филиппин, Таиланд, Өмнөд Солонгос, Ирак гэх мэт хэд хэдэн улс орнуудад байрлан ажиллаж исэн. Тэгээ бас тэрээр гар буу болон өөр төрөл төрлийн буунуудаар буудахдаа маш мэрэгчлийн төвшнийх байсан болохоор бусад албан хаагчдад ч гэсэн бууны талаар хичээл орж тэднийг дадлагжуулдаг байсан юм байлээ. За ингэж явж байгаа тэрээр нойргуудалд орон биеийн өвдөж эхэлсэн тул сэтгцэн эмнэлэг чинжилгээ өгч харин эмнэлгээс түүнийг PTSD буюу Post Traumatic Stress Disorder гэх эмгэгтэй хэмээн оншилсан байдаг. Ингээд PTSD-тэй хэмээн онцлогдсныхан дараа усан цэргийн айрамнаас нь түүнийг албанаас нь чөлөөлж Дастан гэртээ YouTube-ээ бүтэн цагаар хийх болсон ба усаас ажиллах чадамжаа алдсан гэсэн тэтгэмж авч эхэлсэн байлээ. Ер нь бол цэрэг армийн хүмүүсийн хувьд ажилласаа болоод сэтгцэн ямар нэгэн эмгэгтэй за тэр тусмаа PTSD-тэй хэмээн онцлогдсон тохиолдолд энэхүү тэтгэмжийг олгох юм байлээ. Түүний энэ армаас гарсан үе нь бол 2018 он. Тэгээд 2019 онд нь Дастан Кейтлинтэй танилцаад тэд гэр бүл зохиосон. За Дастан баривчлагдсныхаа дараа цагдаагийн хэлтс дээр мэдүүлэг өгч явах үедээ Кейтлинтэй хэрхэн танилцсан, тэд хоорондоо ямар харилцаатай байсан, яагаас салах болсон гэд бүх зүйлийг эхнээс нь ахуулаад нэг нэгэнгүү мөрдөгчдөд ярьсан байдаг. Түүний хэлж байгаагаар анх том охин нь төрөх үед Дастан анх удаа л амьдрал нь яг л утга учиртай болж байгаа юм шиг тийм мэдрэмжийг мэдэрсэн гэж ярьж илээ. Гэхдээ Кейтлин Дастан хоёрын харилцаа бол өдрөөс өдөрт муудсаар тэдний муудалцах болсон гол шалтгаан нь гэвэл мөнгө болон санхүүгийн асуудал. Яг үнэн эсхийг нь бол мэдэхгүй. Гэхдээ Дастан Кейтлинийг өөрөөс нь байнга мөнгө нэгдэг, байнга илүү их мөнгө ол гэж шаарддаг. Хэрвээ мөнгө олж ирэхгүй бол сална хэмээн сүрдүүлдэг байсан гэж ярьсан. Уг нь тэд бас ч яг бүр мөсөн салаад хоёр тишээ болчоогүй байсан юм байлээ. Яасан бэ гэхээр Дастан Нью Хампшир руу нүүхээс ч бүр өмнө Кейтлин бага охиноо аваад нэг л өдөр зүгээр л дэлгүүр орох байгаа юм шиг гэрээсээ гарч яваад аав ээж рүүгээ буюу Миннесота мужид руу нисээд явцсан. Тэгээ араас нь Дастан том охиноо аваад Миннесотад ирсэн ба уг нь тэд эвлэрээд хамтдаа 2024 оны 1-р сард Нью Хампшир руу нүүцгээ хэмээн тохиролцсон юм байлээ. Учир нь Кейтлиний нагц эгч нь болох Бренда Нью Хампширт байдаг. Тиймээс Кейтлин нагц эгчийн компанид ажилд орохоор төлөвлөжсэн. Ингээ 2 дугаар сарын эхээр эхлээд Дастан том охиноо аваад Нью Хампшир мужид руу нүүгээд дараа нь болохоор 2 дугаар сарын сүүлээр Кейтлин бага охиноо аваад тэдний араас нүүж очих ийм төлөвлөгөөтэй байсан юм байлээ. Гэхдээ Нью Хампширт ирэхээс өмнө Кейтлин Дастантай яриад түүнд би танад очихгүй, танад очих юм бол яг тэндээ үлдчих юм шиг санагдаад байна. Би охиноо аваачиж чам дээр үлдээчээд цаашаа нагц эгчтэй хамт аялалд явна. Чи хоёр охиноо хараад байж агаарай хэмээн хэлсэн байгаа. Тэгээ Дастан ч гэсэн үүнийг зөвшөөрөөд тэднийг ресторанд уулзахаар болоод Дастан том охиноо аваад уулзахаар болсон ресторанд ирсэн бол харин Кейтлиний нагц эгч нь Кейтлинийг бага охиных нь хамтаар онгоцны буудлын дээрээс тосож аваад түүн дээр авчран бөөндөө уулзцаасан. Тэгсэн чинь Кейтлин гинтхэн бодлоо өөрчлөөд нагц эгчээгээ ганцаараа гэртээ хараад байжээ гэж хэлчихэд Дастаны түрээслэн амьдарч байсан байшинд очихоор Дастантай болон хүүхдүүдтэйгээ хамт гэрлүү нь явсан байдаг. Дастан болохоор энэ үед нөгөө 3 давхар байшингийн 1-р давхрыг нь дангаар нь түрээслээд амьдарч исэн юм байлээ.
Тэгээ тэд хамтдаа Дастны түрээсэлж байгаа байшинд нэрээд нэг хончоод маргааш нь Дастан Кейтлинаас чи хизээ явах юм бэ? Бренда хизээ буцаж ирж чамайг авах юм бэ гэд асуусан чинь Кейтлин юу ч хариулахгүй охтуудтайгаа л юм яриад тоглоод суугаад исэн. Тэгээд Дастан бүр болохгүй болохоор нь түүнийг өөрөө Бренда дээр хөргөж өгөхөр шидээд бага охиноо машины арын суудалд өөрийнх нь суудал дээр суулгачаад буцаж орж ирээд том охиноо авах гэсэн чинь Кейтлин охиноо тэрвэрч буудан дээр суужаад босхгүй суугаад харан Дастан алив охиныг аваад ир чи өөрөө бас хүрмээ өмс. Одоо явцгаа би чамайг хөргөж өгнө гэж хэлээд охиноо авахаар оролцсон боловч Кейтлин үгүйгээд охиноо өгөхгүй зууралдаад байсан байгаа. Тэгээ Дастны өөрийнх нь ярьж байгаагаар болохоор тэрээр хэсхэн зуур яг энэ үед өөрийн ухаанаа алдах шиг болсон гэдэг. Тэгэнгүүтээ бууга шургуулганаасаа аваад охиноо Кейтлинаас татаж авангуудаа Кейтлиний толгойд нь шууд буудсан. Энэхүү үйлдэлээ тэрээр тайлбарлахдаа энэ бүхэн маш хурдан болоод өнгөрсөн. Би түүнийг алъя гэж бодоогүй. Энэ бол айрамд байхаас минь бидэнд суулгасан дадал. Ямар нэгэн аюул занал тохиолдох үед бид биеэ хамгаалдаг. Би үнэхээр түүнийг алъя гэж бодоогүй. Би өөрийгөө болон охиноо түүнээс хамгаалсан хэмээн тайлбарласан байдаг. За хэрэг гарах үед яг юу болсон бэ гэд энэ үйл явдлын дараалал бол бүгдээрээ Дастны мөрдөгчдөд мэдүүлэг өгөх үедээ л ярьсан зүйлс нь энэ дунд бас яг юуг нэмж хасаад ярьсан гэдгийг нь бол хинч мэдэхгүй. Ямар ч байсан нэг иймэрхүү зүйлсийг мэдүүлгийнхаа үеэр ярьсан байдаг. За ингээд мэдүүлэг өгснөөхөө дараа Даст нь 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнээр шууд байравчлагдсан хоригдсон. Тэрээр өөрийгөө 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдэггүй хэмээн гим бурууга хүлээгээгүй тул мэдээж түүний хэргийг шүүх хурал нь бол товлогдсон байдаг. Энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд анх цагдаагийн газарт Кейтлинийг буудуулаад амь насаа алдсан талаар дуудлага өгсөн хүн нь Дастны аав ээж нь байсан юм билээ. Даст нь яг Кейтлинийг хөнөөчөөд гэрээсээ гараад уцаа унтрахаас өмнө аав ээж рүүгээ залгаад Кейтлинийг буудсан талаараа тэдэнд хэлсэн ба аав ээж хоёрын цагдаагийн газар руу залгах нь дуудлага өгсөн нь энэ. За Дастны шүүх хурал нь болохоор энэ оны 10 дугаар сард албан ёсоор эхэлсэн байдаг. Дастны өмгөөлөгчийн талаас дараах зүйлсийг шүүх хурлын үеэр ярьсан. Дастны өмгөөлөгч нь хэлэхдээ Кейтлин удаан хугацааны турш Дастныг сүрдүүлэн хэрвээ өөрт нь мөнгө өгөхгүй бол 2 охиноо авч яваад Дастнтай хүүхдүүдийг нь хизээж уулзуулахгүй гэж сүрдүүлдэг байсан. Даст нь гэмт хэрэг үйлдэггүй. Түүний Кейтлинийг бууцсан явдал бол зүгээр л охиноо хамгаалах хариу үйлдэл нь байсан. Хэрэг гарсан өдөр Кейтлин охиноо өвөр дээрээ барьж суучаад түүнийг Дастанд өгөхгүй хэмээн тэмцэлдэж Кейтлин охиныгоо хитрхи чанга тэрснээс болоод охин өвдөж удалгүй уйлж эхэлсэн. Энэ үед нь охиныгоо аюулд орлоо гэж мэдэрсэн аав нь өөрийн мэдлгүй буугаа шүүрч аваад Кейтлин рүү буудсан. Тэр юу болоод байгааг ухаараагүй. Зүгээр л охиноо аюулгүй байлгахыг хүссэн. Даст нь анхнаасаа Кейтлинийг охтуудаа аваад өөрийг нь хизээж хүүхдүүдтэй нуулзуулахгүй хаа нэг тийшээ зүхтах гэж байгаа гэдгийг нь мэдчихсэн. Энэ бол Кейтлин болон Кейтлиний нагц эгч Бренда нарын төлөвлөгөө байсан хэмээн ярьсан байдаг. За үүний дараа Кейтлиний эгч Бренда шүүх хуралд гэрчээр оролцсон дараах зүйлсийг мөн ярьсан. Тэгэхээр анхнаасаа Кейтлиний Нью Хампширт ирсэн гол зорилго нь бол 2 охиноо хоёулангийн аваад буцаад гэрлүүгөө явах. Анх Кейтлин Дастантай ярих үедээ би гэрт ч очихгүй, чи 2 охиноо харчий, би Брендатай хамт аялалд явнаа гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ бүхэн нь яг үүндээ худлаа байсан. Кейтлин анхнаасаа Дастныг 2 охиноо хоёулангийн өөрт нөгөөд явуулахгүй гэдгийг мэдчихсэн болохоор ямар ч байсан Дастантай уулзаад гэрт нь очиод тэгээ Симхи гарсан үед нь нагц ихж байгаа дуудаад охтуудаа аваад буцаад явахаар төлөвлөж исэн юм байлээ. Ер нь бол түүний үйлдэлүүдээс нь харахад Кейтлин Дастанаас айж исэн. Тэрээр бүр нууц үг зохиогоод нагц ихчтэй хандан хэрвээ би тань руу хагасаа өдөр гэхэд холбоо барихгүй байх юм бол Дастны гэрээ ойролцоо нэрээд намайг хүлээж агаарай. Тэр миний утсыг байнга шалгадаг болохоор би тантай байнга холбоо бариад байж чадахгүй. Гэхдээ ямар нэгэн аюултай зүйл болох юм бол би 111 гэсэн нууц үгээр тань руу зурус бичнэ. Хэрвээ надаас ийм зурус хүлээж авах юм бол шууд 911 рүү залгаад Дастны гэрийн хаягаар нь дуудлага өгөөд та өөрөө намайг авахаар Дастны гэрт нь ирээрээ хэмээн хэлсэн байдаг. За хэрвээ Кейтлин Дастаныг аюулгүй түүнийг өөрт нь хор хөнөөл учруулахгүй гэж боддог байсан бол мэдээж хизээч ихчтэй ийм зүйлс хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр Кейтлин Дастны гэрлөө явж явах үедээ өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй гэдгийг мэдчихсэн гэсэн үг. За Брендагийн дараа Кейтлиний биед задлан шинжилгээ хийсэн задлан шинжиж эмч мөн гэрчийн үүднээс шүүх хуралд оролцсон байдаг. Тэгээд Дастин бол өөрийгөө охиныгоо хамгаалахын тулд ээж нь түүнийг өвтгөөд байсан болохоор өөрийн ухаанаа алдаж эхнэрээ хөнөөсөн гэж яриад байгаа.
Гэтэл задлан шинжээ чимчийн хэлж байгаагаар бол Кейтлиний толгойдоо авсан бууны шархнаас нь харахад тэрээр хамгийн багадаа 3 фит буюу 1 метрийн зайнаас буудуулсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр Дастин Кейтлинийг буудах үедээ аль хэдийн охиноо түүнээс булаагаад авцсан, түүнээс багадаа 2 метрийн зай зогсож исэн ба охиноо зүүн гараараа тэврээд Кейтлинийг баруун гараараа толгой тус газар нь буудсан байх өндөр магадлалтай. Ер нь бол тэр Дастины өөрийнх нь яриад байгаа нэг гараараа охиноо булаацалдж явах үедээ нөгөө гараараа ойрын зайнаас өөрийн мэдлгүй ердөө секундын дотор Кейтлинийг буудсан гэдэг байгаа нь ерөнхийдөө байх боломжгүй хэмээн шинжээж эмч үзсэн байдаг. За харин үүний дараа Дастин өөрийгөө өмгөөлөн шүүх хурлын үеэр мөн үг хэлсэн. Тэрээр хэлэхдээ айрамд байх үеэр бидэнд аюулын тохиог 2 өнгөөр ялгаж тайлбарладаг. Шар өнгө бол бид сэрэмжтэй байх хэрэгтэй. Харин улаан өнгө бол бид арга хэмжээ авах хэрэгтэй. Кейтлин манай гэрт ирчээд надтай юм чарахгүй, манай гэрээс явахгүйгээд уцаа барьчаад хин нэгэнтэй зурус бичилцээд суугаад байсан. Энэ нь бол миний тархинд шар өнгийн аюулын тохиог эхлээд өгсөн. Харин дараа нь тэрээр охины минь тэрвэрчээд өөртөө чанга наагаад өөрөөсөө холдуулахгүйгээд зууралдаад байсан нь надад түүнийг охиныг минь аваад зугтах гэж байна. Тэр охиныг минь өвдгөөд байна гэсэн улаан аюулын тохиог өгсөн. Тэгээд л би өөрийн мэдлгүй бууга аваад түүнийг буудсан хэмээн ярьсан байдаг. За ер нь бол Дастин болон Дастины өмгөөллийн баг шүүх хурлын үеэр Дастиныг хохирогч, Дастин өөрийгөө болон хүүхдээ аюулаас хамгаалсан, тэр буруугүй. Харин Кейтлин бол занал хийлэгч, тэрээр хөөрхийн эцгээс нь хүүхдүүдийг аваад зүхтгаар төлөөлж исэн, хүүхдүүдээ аюулд оруулан өөрийн гараар өвтгөж хэтэрхий чанга тэрвэрчээ тавихгүй байсан болохоор нь л Дастин охиноо хамгаалахын тулд түүнийг буудсан гэсэн ийм зүйлийг ярьсан. Яг үнэндээ бол тэр шүүх хурлын үеэр Дастин болон өмгөөллийн багийнхныхаа ярьж байгааг сонсохоос ч бүр ойготмар. Яагаад вэ гэхээр Дастин өөрөө 178 см өндөртэй, 87 кг хэмжээтэй, айрамд алав хааж исэн, зодооны урлагаар хичээлдэг, галт зэвсэг ашиглахтай гаргууд нэгэн. Харин Кейтлин бол ердөө 152 см өндөртэй, 50 кг хэмжээтэй. Тэгээ бүр хэрэг гарах үед өөрлөө нь орилж хашгичж байгаа нөхрийнхөө өөдөөс нь бүр үхч дуурахгүй 4 настай охиноо тэврээл сууж исэн. Кейтлиний хувьд тэрээр охиндоо ямар нэгэн аюул занал хийгээгүй, Дастин руу ч гэсэн дайрч давшлаагүй. Цаашлаад Кейтлин дээр гүйжжоод охиныг гарнаас нь салгаж авахгүй гэж булаацалдаж эхэлсэн хүн нь бол Дастин өөрөө. За тэгээ прокурорын талаас ч гэсэн энэ бүхнийг шүүх хурлын үеэр дурдан ярьсан. Дастин болон Кейтлин хоёр Лас Вегаст гэр бүлийнхнээсээ хол амьдардаг байсан болохоор яг тэдний амьдралд юу болж байгаа талаар гэр бүлийнхэнд нь бол мэдэх зүйл нэг ч байгаагүй. Гэхдээ нэг тодорхой зүйл нь гэх юм бол хэрвээ Кейтлин Дастинаас айдаггүй бас түүнийг өөрт нь аюул учруулахгүй гэж бодож исэн бол нагац ихчтэй хизээч би тань руу 111 гэж зурус бичих юм бол 911 дуударай гэж хэлэхгүй байх байсан гэдэг нь ойлгомжтой. За ингээд Дастины эцсийн шүүх хурал болж шүүгчид ердөө 3 цаг хуралдсныхаа дараа шүүх танхимд буцаж орж ирээд шүүх хурлын дүнг танилцуулсан байдаг. За шүүгчдийг буцаад шүүх танхимд орж ирэх үед ер нь бол Дастин нэлээд өөртөө ихтэй харагдчихсан. Өмгөөлөгчдтэйгөө юм яриад инээгээл ер нь нэг тийм ямар ч гэмшсэн шинжгүй юу ч болоогүй юм шиг. Тэгээ нас барсан хүн мэдээж үг хэлж чадахгүй. Тиймээс сэргийн талаарх бүх зүйлс бол Дастины дүрсэлж байгаагаараа шууд төсөөлөгдөнө гэдэг нь ойлгомжтой. Дээрээс нь энэ шүүх хурлын хувьд шүүгчид Дастиныг үнэхээр охиноо хамгаалахын тулд аргагүй хамгаалалт болгон Кейтлиний 8 насыг хөнөөсөн гэж үзэх юм бол тэрээр ямар ч ял авахгүйгээр зүгээр шууд суллагдах боломжтой ийм шүүх хурал байсан. Гэхдээ шүүгчид шүүх танхимд орж ирээд Дастиныг 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэрэгт гэм буруутай хэмээн үзэж байгаагаа зарласан бөгөөд түүнд давж заалдах эрхгүйгээр нийт 45 жилийн хорих ялыг оноосон байдаг. Магадгүй Кейтлин хүүхдүүдээ аваад Дастинаас зүхтах гэсэн гэдэг нь үнэн байх. Гэхдээ тэглээгээд Дастин түүнийг буудаж хөнөөгөөд зүгээр өөрийнхөө биеийг хамгаалах чийсэн, хүүхдүүдээ хамгаалах чийсэн гэсэн ийм үлгэр зохиож ярина гэдэг бол утгагүй хэрэг. Дээрээс нь яг хэрэг гарах үед юу болсон талаар хинч мэдэхгүй бүгдээрээ л яг Дастины ярьсан зүйлээр нь яг тухайн өдөр юу болсныг төсөөлж байгаа. Тэгээ болоогоо бас бууны шархнаас гадна Кейтлиний толгой дээрээс нь толгойдоо ямар нэгэн хүнд зүйлээр цохиулсан шарх олдсон шүү дээ. Тэгэхээр Дастин хэрэг гарах үед болсон өөр олон зүйлийг орхигдуулан ярьж явах өндөр боломжтой. За энэ эрхтэй холбоотой мэдээллүүд гэх юм бол нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энергийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай.
Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулсан бичлэгнүүд таалагддаг бол лайк дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.